Сайн байцгаана уу? Би СЭБ сургуулиас мэдчилж байна. За би СЭБ сургуульд вакуумжуулсан, эрчимжүүлсэн англи хэлээр суралцахаар ирсэн байгаа. За ирээд 1-7 хоног өнгөрөөсөн байна. За намайг Лавгтлам гэдэг. За СЭБ-ийн багш нар болон олон улсын оюутнууд маань намайг УКА гэдэг нэрээр маань мэднэ. За тэгээ ирээд бүх оюутнууд маань ийм ID карт авдаг байгаа. За тэгээ би ирээд 1-7 хоног болсон учраас 1-7 хоног маань хэрхэн болж өнгөрсөн талаарх мэдээллийг та нартай сонирхуулах гэж байна. За энэ яг СЭБ хэсгийн яг чөлөөтэй гэрийн даалгавраа хийдэг хэсэг байгаа. За яг энэ ч болохоор одоо library буюу номын сангийн хэсэг байна. Энд ч чөлөө цагаа оюутнууд маань их өнгөрүүлдэг байгаа. За одоо миний засварчгааны цаг хэлсэн 1 цаг free time байгаа. Тэгээд тэнд номын сан харагдаж байна. Энд ч ингээд оюутнууд ингээд өссөн газраас суугаад байж байгаа. За одоо би нөгөө нэг даалгавартай байгаа. Тэр даалгавраа ингээ хийх гэж сууж байна. За энэ манай хоёр менежер байгаа. За энэ хоёр менежер маань Орос болон Монгол оюутнуудыг хариуцсан менежер. Тэгээд одоохондоо яг миний менежер байгаа. За энд бас оюутнууд маань юм амралтын хэсэг байгаа. За ингээд буудан байгаа учраас оюутнууд маань яг засварчгааны цагаар бүрэн амрах боломжтой. Одоо тэр хэсгийг. За энд жоохон ингээд амарч агаад явж байна. За одоо ганцаарчилсан хичээл нь групп ангийн талаар яриа. Ганцаарчилсан хичээл маань за эдгээр ангиудад ордог. Багш нар нь оюутнуудаа хүлээгээ зогсож идэг. За нэг оюутан 4 удаа ганцаарчилсан хичээл байгаа. За сайн байцгаана уу. За миний одоо ганцаарчилсан хичээл маань ингэж ордог. Миний нэг багш маань байна. Амар кул багш байгаа. За тэгээд хичээл маань нэг юм уу явагддаг. Tactics for listening багш байгаа. Hi! My name is Teacher Ali and I'm her teacher in this subject, which is the developing tactics for listening. Okay. And she is very good and always gorgeous. Yes. Thank you. Nice to meet you. Nice to meet you too. Thank you. За миний дараагийн багш talk time миний хамгийн ихний цагийн хичээлд ордог багш байгаа. Hello. I'm Teacher Fel. I'm UCA's teacher in speaking. Yeah. Thank you. Thank you. За энэ бол GC буюу group class ангиуд маань ордог байгаа. Group анги нь 4-5 оюутантай байдаг. Орон орны оюутнууд хамтдаа group болж ордог. Манай анги ах дахиад биднэрт ийм снэк авчирлаа. Thank you. За би энэ трас хэсэг дээр гараад ирсэн байна. За энэ нь бол A block буюу A байр нь энчэнэ. За B block буюу B байр нь энчэнэ байрладаг. За миний яг оюутны байр маань тэр ягаан цэцэгтэй. За би B байран дээр байрладаг байгаа. За энэ чинь ингээ хамгийн гол нь хичээл ихэд маш тохирсон орчинтай. За мөн ингээ харахад хүртэл ингээд маш гоё санагддаг байгаа. За энэ чинь бол ер нь бол оройн цагаар өглөөний цагаар бүрэн суух боломжтой. 4 дахь өдөр болго ингээ гадаа ингээ танилцуулга байдаг. Тэгээ одоо болохоор нөгөө өдрийн хоолны цаг би одоо гарах гал байж байна л та. Тэгээд ийм танилцуулга одоо хагас бүтээсэнд ингээд юу хийх вэ гэдэг одоо энэ хумсны те аяллуудын хөтөлбөрүүд байдаг нь бас илүү сонирхолтой байдаг. Хоёр байрны гол байдаг. Ер нь одоо дөрөвдөө шаардах болоод эрэнгүүд ерхэд амралтын өдрөөр юу хийхэд төлөвлөхөө мэдгүй байгаа хүмүүс ингээд танд ер нь бодогдод ойрхон ингээд Испани газар байна. За мөн энэ Айсландын энэ гоё далаамаатай за тэгээд хоол моолны газрууд бүгд ингээд хөнгөлтэй. Хамгийн гол нь дискаунт хэмбэрсийг ингээд таавдаг. За энэ бол илүү сонирхолтой. За тэмүүд ингээд харж байгаа яг хагас бүтээсэндээ юу хийх вэ гэдгийг илүү гоё тодорхойлоод бас хүчтэй тохиолдолтой байдаг. Өдрийн хоол. За яг цайндаа орчоо гараад ирлээ. Тэгээд цайныхаа дараа хөнгө ашиглалт хий гэвэл яг энэ талбай хэсэгтээ гараад ирж болно. Энд чинь ингээд волейболын хэсэг. За яг энэ хашаа дагуулад юм гоё цэцэг мод байдаг. Мас бол гэх юм. За тэгээ мөн 100 ба маань энчээ болдог байгаа. Тэгэхээр
100 бад нэгдэх хүсэлтэй хүмүүс маань ч гэсэн яг 2 дахь өдөр 4 дахь өдөр бүх хүмүүс маань гарч ирээд 100 баг бүжгээ одоо хамт хийцгээдэг тийм чөлөөт цаг бас байдаг гэсэн үг. За тэр хэсэгт бол яг 100 баг хэсэг болдог. За 100 багийн багш маань фитнесийн бас багш байгаа. За хөгжмөө гаргаж ирээд тэнцээ бид нэр 100 бага эхлүүлдэг. Энэ яг BCB-ийн reception хэсэг ерөнхийдөө эндээс бас өөрсдөө ойр зүрийн асуултуудтай асууна гэсэн. За нэгдүгээр өдөр болгон шинэ оюутнууд маань ирдэг. Тэгээд хариуцаж авсан менежер нь ингээм мэдээлэл хүргэдэг. Let's ask everybody what's your real idea? Man-to-man. Өрөөний хатаа swimming pool гэж байна. За миний хувьд бол яг BCB сургууль сураад яг 1-7 хоногийг өнгөрүүллээ. Миний хувьд бол маш гоё таалагдлаа. Бүр тосго үйлчлэгнээсээ ихсүүлээд надад бүх юм маань маш одоо амархан, маш ойлгомжтой байсан. Багш нарын хувьд ч гэсэн бүгд native хэлтэй. Англи хэд маш сайн хүмүүс байдаг учраас надад бол багш нарын илүү гоё таалагдсан. Бас ер нь ямар ч хүн ирсэн одоо introvert, extrovert тэ ямар ч хүн ирсэн гоё нээлттэйгээр гоё танилцуулаад өгчөж хичээлийг маш ойлгомжтойгоор заагаад өгчдөг. За тэгээ ганцхан хичээл гэхгүйгээр групп анги, за мөн 100 ба за тэгээ мөн бэлтгэлийн хэсэг гэдэг өөрийнхөө санал хүсэл дээрээ нэгдэж болох тийм ангиуд гаргаад өгсөн байдаг чөлөөтэй. За тэгээ тэр нь бол үнэхээр таалагдж байгаа. За миний хувьд бол үнэхээр таалагдж байгаа. Та хэрвээ BCB сургуулийг бас эргэлзэж байсан бол бас энэ видеог үзэл танд одоо илүү бас ойлгомжтой бүх юмд дэс дараалалтай тодорхой байна гэдэгт итгэлтэй байна. За тэгээ миний хувьд бол BCB сургуультай бүр маш дуртай байгаа. Тэгээд хичээл өглөө эрт босгоч гэсэн хичээл маш сонирхолтой, хичээл бүр сонирхолтой, групп анги бүр үнэхээр бүр хөгжилтэй байдаг. За тэгэхээр миний хувьд бол одоо BCB сургууль үнэхээр таалагдж байгаа. Та ч гэсэн хэрвээ ингээд BCB сургууль явж байгаа бол бас нэг сонирхол сонгоод үзээрэй. За тэгээд энэ хүртэл миний видеотой хамт байсан маш их баярлалаа. BCB сургууль бол үнэхээр best сургууль.